Тэгэхээр бид ямагт спортоор хичээлэх тухай ярьдаг, чухал ач холбогдлыг нэрдэг, эрүүл чирэг биед эрүүл сарвал ухаан байдаг тухай ярьдаг. Яриад зогсохгүй хийдэг байх хэвээр. Хасын хөлгүүдээ мэддэггүй өнөөдөр Монгол залуу гэж байхгүй болоо гэж бодож байна. Хасын хөлгөө цагсны баг маань Монгол улсын дээдлэгт 3 удаагийн авраг гэдгээр нь бол залуучууд мэддэг, хайрладаг, дэмждэг. Хасын хөлгөө төлөмгийн баг байдаг. Хасын хөлгөөд гэдэг энэхүү клуб маань өнөөдөр үйл ажиллагаагаа явуулаад 8 дахь жилдээ болж байна. Хасын хөлгөөд аль аль нь хөлөмгийн болон саксны, футзалны чамгүй сайхан амжилтуудыг гаргаад ирсэн. Багийн спорт бол өнөөдөр Монголд асар их чухал үүрэг гүйцэтгэн гэж би боддог. Бид багаараа тоглодог, багаараа явдаг, бие биендээ пас хайдаг, тэгээд зорилгодоо хүрдэг байх ёстой гэж үздэг хүний хувьд энэхүү спортыг дэмжиж ирсэн. Хасын хөлгөө дөнгөж саяхан Европын холбооны зарим улсуудын 2 дугаар багуудтай тоглолтуудыг хийгээд таарсан бүх багуудаа хожоод ирлээ. Энэ нь бол монголчууд багийн спортод амжилтын эхлэлээ тавьж байгааг нэг илэрлэлөө гэж бодож байна. Клубын спортыг Монголд хөгжүүлэх шаардлага байгаа. Хүүхэд залуучууд маань дүүргийнхээ, байгууллагынхаа өөрийнхөө дэмждэг клубүүдийг үздэг, очиж сонирхдог, дэмждэг болох цаг бол ойрхон байна.